Өнөөдөр хамгийн их ашиглагддаг функцүүдийн нэг болох if функцийг хэрхэн ашиглахыг үздэцгээе. За if функц нь тухайн өгсөн өгөгдлөөс log нөхцөлийн тусламжтайгаар бидний зааж өгсөн утгыг дуудаж өгдөг тийм функц юм аа. За тэгвэл энийг хэдүүлээ жишээн дээр авч үзье. За бидэнд өгөгдсөн байгаа дата өгөгдлөөс энэ age баг нь буюу насны өгөгдлийг өгсөн насны тоо мэдээллийг өгсөн энэ багнаас хэдүүлээ групп үүсгэе. За тэхийн тулд би 50-аас дээш настай хүмүүсийн ахмад настан гэж нэрлээд за 18 болон түүнээс дээш настай хүмүүсийн насан турш гэж үзээд за нас нь 18 болон түүнээс доош настай хүмүүсийн болохоор хэдүүлээ насанд хүрээгүй гэсэн 3 ангилалд оруулъя. За тэхийн тулд эхлээд хэдүүлээ функцээ дуудаад өгнө. За тухайн лог нөхцөл тавих гэж байгаа утгаа сонгож аваад за лог нөхцлөө бичиж өгнө. За энэ H2 гэсэн нүд маань 50-аас их буюу тэнцүү үед ямар утга дуудаж өгч байгаа оруулна. Энэ дээр хэдүүлээ ахмад настан гэж бичиж өглөө. За энэ тухайн дуудаж өгч байгаа утгуудаа хэдүүлээ хоёр таслал дунд тусал дунд явж байгааг харж байгаах. За түүнийхээ дараа ахаад if функцээ дуудаад өглөө. За мөн түрүүний утгаа аваад энэ удаад 18-аас их бол за энэ туслаа аваад насанд хүрсэн гэж өглөө. За түүнийхээ дараа таслаа авангуудаа ахаад энэ хоёроос бусад тохиолдолд бид нэр ямар утгыг дуудаж өгөх ёстой вэ гэдгийг оруулж өгөх ёстой. Энэ тохиолдолд насанд хүрээгүй гэдэг утгаа оруулаад өгчнэ. За ингэж оруулж өгснийхээ дараагаар хаалтаа хаагаад enter дарахад за энэ дээр хоёр таслал хоёр ийм хаалтаа нь хоёр ийм хаалт авах ёстой. За окей enter дарлаа. Ахмад настан гэж орж ирж байгаа. Тэгэхээр H2 нүд маань 50-аас дээш учраас хэлээ ахмад настан гэдэг утгыг бидэнд if функц маань дуудаж өгч байна. За энийг хэлээ доошоо дэлгэцэн дарагдж байгаа шорткатын тусламжтайгаар хуулаад авчээ. За ингээд авсны дараагаар харахад 62 настай гэдэг хүн бол ахмад настан. За энд тав гарч байгаа 18 настай хүн бол насанд хүрээгүй. За 24 настай хүн болохоор насанд хүрсэн гэсэн эдгээр ангиллыг ингэж функцийн тусламжтайгаар гаргаж ирэх боломжтой байх нэ.